아, 이, 오, 우. Газар тэнгэрээс иврэх амтан араатнаас дуулдах агаар салхинаас үүсэх гурван аялал уусаад эх байгалын цуур яхан яндаг хоолойгоос тургах уушгнаас түрэх судаснаас ундрах гурван дуу нийлээд хүний сэтгэл зүрхнээ ур хангадаг. Хүн байгалаас хүрэх дуу аялал нь айжим хөхтэй уялдаад энэ бөмбөрцөг энэ ертөнцийн язгуур эгшгийн мөнхийн дуртгал болж хосорсныг сонсголонгийн чийжилвэрээр бөмөн үе уламжлагцаар одоо хүрчээ. Хүн төрлөختний үсэг бичиггүй түүхэн сураг чимээг дуу аялгуугаар хадгалан өвлөдөг агуу гайхамшигыг нүүдэл Монголын язгуур урлаг дэлхий дахинд эгшгэлэн мэдрүүллээ. Ирж явахын орчлон жимд баяр жаргал гуниг зовлон ээнхтэй хосолдог нэгэн ёс бий. Нэгэнсэн яваад үрд буцдаггүй уйлийн дүн чусан юлмос юун тусаа. Харин яваад магад буцан ирэх уйлийн төлөө чөхрөшгүй мөрөөдөн хүлээх нь зовлонтын атлаа жаргалаар бэлдэгт хүмүүс мухашгүй төмөлдөг юмсанчээ. Монгол язгуур урлаг монголчуудаас хизээ салж дахиад хизээ буцаж ирснийг хүмүүс тууштай ойлгож амжаагүй. Нэг мэтгэд анд хамтлаг мэтийн язгуур их шиг Монгол салхины сэвэлгээр дэлхий дахнаас хураатахаар алсад явсан үр ээждээ ирсэн шиг халуухан энрэнгүй. Хоёрхан настай төгөөмөл очир давж хэлбэл аава хүлээсэн энэ хавар хүршгүй хүсэл мөрөөдөл байлаа. 2017 оны 3 сарын 29-ний өдрийн оройн 8 цаг 30 минутад аав нь Америк твээс буцаад ирэх сурах дуулдаад хөөрн дэвхрээд хүл газар хүрэхгүй баярлжээ. Бичхэн төгөөмөл очрын аавыг нарсуу гэдэг. Анд хамтлагаа дагуулад Америк, Канадаар 54 өдөр тойрон тоглолт гаргаж энэ орой хохотын нисгэлийн буудалд дуу аялгаан гიშгэж нутаг буцах болсонд хамтлагийн гишүүдийн аав ээж, амраг хань, ах トゥ садан найз нөхөд жишээ бишрэн шүтдэг хорхоотод нь ам цагаан хадаг алга цэцэг өргөж нисгэлийн буудалд ирж хайр бахархал хүндэтгэл омгшилтайгаар анд хамтлагаа ухтан авч үлээ. Өнөөдөр бид бол 7 дугаар удаа Америкт явсан. Тэгээд
Одоо яг үндэн бол Умраад Америк төвөр явсан шүү дээ. Америк болоод Канада. Тэгээд Америкт болохоор нэг 7 жуугаар явсан. Одоо яг чаг нь бол 2 сар болсон. Тэгээд хамаг сүүлд нь гарч ирэхдээ юунд тоглоод ирсэн. Хамаг сүүлийн тоглолт Ванкувагийн бол одоо Чин Сантер гэсэн гажиг тоглосон. Хүмүүс одоогчлол, шинжлэл, техник мэрэгжил, мод урсгал, хийрхэл хөөсрлийн мохдог зүрэгт алмааран уймраад дахинтаа эргэж харахад өвөг дээдсийн өвөлж хоцроосон язгууруудын урлаг урамсын илтгэвэр зүйлс нь харин мөргөд олшгүй мөнхийн урлаг гэдгийг аажмаар мэдэрчээ. Ингээд Монгол урлагчид гэмт ясэрсэн шиг байгаль далаагаас алтаа ойрд ижил мөрөн туваагийн тайгаас өвөр нутаг хүртэлх Монгол Ястан аймгийн язуур урлагийг Эрдэнэ мэт ирж алт шиг тунгаан өргөн их хөвчээгээр сурч судлан эмхэлэн цуглуулж дуулж хөгжимдөн сэргэн амьлуулж нэгэн үеийн язуур урлаг их эргэлийг авчирчээ. Язуур урлаг монголчуудаас яваад дахиж ирсэн боيو монголчуудаас дэлхийд мордож монголчуудад ахин бутсан энэхүү ирж явсан учрыг монгол дуу урлагийн түүхэндэг нэгэн цаг үеийг хэлж болмоор. Манай Монгол үндэстний дуу хөгжмийн дэлхийн чанартай юм үнэртэх. Нэг дэлхийгээр нь Монгол Чингис хааны дуу хөгжим гэсээр бүр мэдж байна. Энэ бол тус биеинд хөл тийм нэг бүлэх тэмдэгчлсэн чанартай байдаг. Нэг дэлхийнээ үжигчүүд үндэстэн усаатангүй Монгол дуу хөгжмөсөөр бүр мэднэ. Нэг гол шалтгаан нь манай монголчууд бол дэлхийн онцлогтой бегалын орчин төрөнтэй тал нутагтай бас нэг дэлхийг илрүүлж авсан тийм агаяг түүх сайлтай. Хүн энэ дэлхийд улаан дуутай ирдэг, хүн бүхэн дуу дуулдаг, анхны үеийг байгалыг шат гэдэг, дуулах арга барил сурч эзэмшээд дуу дуулдгийг дуулах шат гэдэг. Хамгийн өндөр хэмжээтэй болох үе дахиад байгалыг шат болдгоо. Энэ бүхэн ч байгалыг дуураасан бөгөөд байгалаас ирэлтэй юм а. Хүмүүс байгалаас хамаг ойрхон мөртөн хамаг хол. Ойрхон гэдэг нь хүнээ бие цогцос эрхэс махмуд дэрий байгалийн хол гэдэг нь хүнээ ой ухаан бодол сэтгэл байгалаас давж оюун бэлгийн ертөнцөөс бүрэлддэг юм а. Дуу аялгау байгалийн мөртөн байгалийн бус хол атал ойрхон махмуудын бөгөөд сэтгэлийн байдаг. Тиймээс байгалаас ирэх дуу аялгау бие сэтгэлээр дамжин цуурьяалахад санаа ахын 2 дахь дуу аялгау хүний чихэнд сэтгэлд нэвт хүрч байгалийн дуу аялгаугаас давдаг ёс бий. Хүмүүсийн сэтгэлийг хөндөдөг дуу аялгауны эд шидийг Монгол язгуур урлаг бидэнд ярьж өглөө. Ам насыг олгосон эцэг эхийн ач инэрлэл зүйрлэшгүй тэгвэл ам насны хөвөрж торнох алтан үлгий болсон эх нутгийн ач инэрлийг чохон юугаар илтгэх вүлээ? Ээжийн ээж, аавын аав, элен цуланц чаашлаад өвөг дээдсийн ам олж удам залгасан өгтөл орших эх нутгийнхаа өршөөл хайрыг яаж хариулах вэ? Аав ээж болоод эх нутгийн аж хайрыг монголчууд дуу аялгаар илтгэдэг.
Тийм болохоор аав ээж эх нутгийн тухай дуу эрт дээд үеэс тоолошгүй зохиогдсон дуулагдж амьдрал аран шинийхэн зан чанар болж лохирчих судсанд нь хүртэл өгсжээ. Монгол нутгийн дуу аялагхэл их шиг нутаг адилгүй нутаг нутгийн хүн байгалийн будгаал аран шинэ нь Монгол язгуур урлагийн өөрмөц шинжийн гэрэл гэлба болдог. Түүх орчил, овог ястан, хэл яриа, заншил, нутаг байгаль бүхэн нь Монгол язгуур урлагийн дуулж аялах, сэтгэл урлаг, айжим хөгжмийнх нь илэрхүү онцлогийг харуулж байдаг юм. Явах болгон нутагтаа хайрдаг. Одоо манай нутаг гэж бол би одоо ямар хөнгөлж байгаа биш. Бүгд манай гэж байгаа хагас тариалах хагас малж. Манай ар уртны хойд буй гэдэг чинь бас сайхан малжих соёл бас байдаг. Гэвч бас тариалах соёл бас байна. Миний багсалт юм байж. Тэгтээ нутаг гэсэн юм надад хамгийн гүн юм байдаг. Би тэгээд манай өөжд ярьдаг гэсэн. Би өөрөө урлагчин бас хамгийн их гол нь би хөдөөд амьдэрсэн тэр амьдрал надад урлагчин болгоод чадчихъя би бод. Ан томтлог өнөөдөр хаа явсан ч Монгол түмэн тэрхүү амьдралаа бариад амьдарч сууж явах болохоор би Монгол гэж өөрөө уураад хатаад тэр соёлыг хүн тайлжуулах ийм завшаан мөртөө ийм жирхтай юуж байна. Хэрвээ монголчууд тэр өдөөний амьдрал Монгол хүний тэр жинхэнэ соёл амьдрал нь байгуу очиход би ямар дуугаан дуугна вэ? Би ямар хомиго хөмөлж би ямар уураад татна вэ гэж боддог. Иймээс манай монголчууд манай эдгэн саднууд хааж байсан хүмүүсүүд их нутаг бид нутагтаа гэж юм болцоох хэрэгтэй байна гэж би өөрөө тэгж боддог. Имэн голын эрэг савын торгон ногоон зүлгээс уйхан салхи үүсэж мангар тааны өнөр хангална. Тэмгэлзэн уулаас ширхийн даваа хүртлэх өргөн тэнгэр нутага хунгалжийн нарсан битүү ойтой нийлээд хөхө тэнгэр ногоон дэлхийн шинэхээний нутага буряд амнаас алдар таяа оршдог. Цэцэг магийн алдар нэр урлагийн гоо мөрийг өөр хинч орлож үл болох хэмжээгээр хангансараа. Түүний дуу аялагд буряд хийгээд шинэхэн нутаг нэвт шингэснийг өвлөхүн юу. Нутаг ам насны эхлэл мөртөө төгсгөл. Нутаг дуу аялагын эхлэл мөртөө үргэлжилэл. Үн мөнхийн дуурсаг ам насны үргэлжилэл. Нутаг нутгаас аялсан дуу их шиг нийлээд Монгол язгуурын мөнхийн цураа хангинаж бөмбөрцгийн их шиг аялагд Монгол их шиг хиймэр хийсгдэг ажээ. Нарсуу үний чингэл манай дөрөв бол багасаа цогсож 1995 онд манус Улаадын урлагийн сургуульд 12 наснаас хамт байж. 12 наснаа одоо өнөөдөр батал өдөржин хамтаа. Одоо чахам гэрийн хүмүүс өөж аваасан бас мануусын хамтыгаа цагаан урт байна одоо болтол. онд манай сургуультай хамтдаа уулзлаа. Ингээд одоо мөртөл 21 жилийн үргэлжлээ. Тэгвэл энэ хооронд бол үлгэр манайсын амьдралд таарж байгаа арвин юм бүр хамтдаа тэгээд энэ 21 жил доторх ах トゥ нарынхаа нэг хамтдаа явж ирсэн нэг хамгийн оногдтойх нь бол үнэн сайхан хэлбэл ханд гэсэн нэг манай биендээ сайхан бичлэгтэй сонсон. Анх хамтлагийн зургийг санаар анх хамтлагийн одоо гол шичим юу вэ гэх зүрх. Би Монгол улсын хөгжим музейст төсөөд анх хамтлаг хэсэгт нь орсон. Одоо болтол тоглолттой амжилттай сайхан биелүүлж баяртай сайхан ажиллаж байгаа. Урлагчин хүн урлагаа яаж хийн энэ талаар бол надыг бол сайн заасан ба. Тэгтээ бол би ах наруудаа мал ямар баярсан сэтгэлтэй үний үрэд хайрлаж санаж хүндэлж явъя гэж бодож байна.
хамтлагийн 15 жилийн амьдралыг үг хэл үсэг бичгээр хэлхэж дийлэхгүй, уран зураг дүрс үзэгдлэр зургалж дийлэхгүй. Тэд бүр хөдөө нутгаас хүсэл өрлөж хот орж сургууль соёлын мөр хөөцөлдсөн Монгол залуус сурлага төгсөж ажил амьдралын уул мөр байр суудлаа олох хэмээн бусдын өрөө харж хормой дагаж явсан түүхтэй. Алмаарл, гэюрл, бохиндл, ус хардл бүхний өмнө гор тасарч хүссэн бодол хөвөө дагаж үзэгдсэн боловч баяр жаргалтай явж өнгөрсөн түүхтэй. Бас анхудаа ингээд уралдаанд оронгод тийм яг хүчтэй үе байжээ. Тэр үед бол ингээд манай байгууллагаас бас бидний тэгж дэмжсэнгүй. Тэгээд одоо мөнгөний талаар юм уу аргун ингээд нөхцөл байхгүй ш та. Тэгээд манаас бол юу ч гэсэн энэ уралдаанд орно гэж зэрэгшуудаад тэгээд одоо жоос мөнгө байхгүй ч аргагүй. Бүр өөр тэр үед ингээд бас тийм орлого бас байхгүй. Сарын нэг баглагын чалангаан төшөөд амьдарч ирсэн. Тэгээд зарим хүмүүсд өөрийнхөө ингээд байсан баг баг юм хүргэсэн үү? Зарим нь моторон үзэн. Би бол тэр үед өөрөө нэг гамчинтэй ш та гамчин суран гэдэг бас ингээд авсан нэг үгч мэзээ төрөн бас ингээд хамтнаар хотлаад одоо ингээд гарч жоос мөнгөнд цуглуулад манайс гүйцэнд явсан ш та. Тэр үед бол өнөө амар хүчтэй байжээ. Андын тангараг алтан дэлхийд. Андын тангараг алтан дэлхийд дурсах батугай. Энэ дэлхийд мөнхийн юм гэж байдаг уу? Мөнх хөх тэнгэр алтан дэлхий агуу байгаал эндрэл хайр ачил ус сэтгэл найр журам андын тангараг өн мөнхийн зүйл байгаа болохоор хүн тэргүүт нь мөнбөрцөг дэлхий хөсөл эрэмжилэл шүтэл бишрэл үрд оршоод энх мөнхийн хаан гоо сайхан нь нарны гэрэл сарнай туяа шиг хорвоо ертөнцийг гийгүүлж байдаг. Энэхүү өн мөнхийн гоо сайхнаа бүрэл вана нэг нь дүү аялгүй ачээ. Сайхан дуу хоолой юм гэдэг чинь хүний сэтгэлийг ингэж ари усгадаг, баясгадаг. Тэр цагт хүн уйлж болно, дуулж болно. Тэр нэгэн андын хөгжмөөс сонсоод ч өсгөл одоо хүн хүртүү ч юм уу эсвэл хангай. Өөр одоо туваагийн ямар хөгжим эсвэл дэлхийн ямар нэг хөгжмөө одоо жижигхэн ястын юм уу сайхан хөгжмөөс сонсоод хүн өөрийгөө мартдаг тэр нэг орон зай гарч ирдэг. Энэ бол манай шинэ нөхөрнөө Монгол үндэстний дуу хөгжмийн хошууж Домтод улсын үндэстний дуу хөгжмийн хошууж дэлхийн нөөдөлчин үндэстэн тал нутгийн саралын юм нэг одоо юм хэгшэлгэрсэн хошууж гэж өгч орлоо. Анд хамтлаг урлагийн өндөрлөгт гараад урлагийн оргил өдөө мачиж явна. Урлагт оргил байдаггүй. Гэвч урлагийн тэрхүү хүршгүй оргил өдөө хүмүүс метршгүй авирдаг нь учиртай. Үндэснийх бол дэлхийх. Гэхдээ үндэснийх явчуу цараагаас давхгүй
өөр бусдыг мэдгүй ойлгохгүй бол дэлхий харах байдгүй мухар гудамжид орох аюултай. 15 жилийн цоцолтгүй чармаалгаар дамжиж амт хамтлаг дэлхийн урлагтай танилцж эхэлснээсээ дасаж мэдрээд язгуур урлагийн дэлхийн өндөрлөгт гарлаа. Америк, Англи, Канада, Австрия, Холланд, Испани, Корея, Япон, Австралиа, Монгол зэрэг 30-аад улсад айлчлан тоглохдоо язгуур урлаг хийгээд одоохож урлаг, үндэсний урлаг болоод дэлхийн урлагийг уусгасан өөрийнхөө хөв намбыг бүрэлдүүлж дэлхийн урлаг үнэр цэцгийн хөрөөлөндөх нэгэн бутас хорхог цэцэг болж дэлгэрчээ. Өөрийгөө таних, өөр бусдыг ойлгох, өөрийгөө эргэн харах, дэлхий дахин мэдрэх энэх бата замыг 15 жил аялсан амт хамтлагийн хараа хангар харааныгаа үзүрд урлагийн шов хорглыг чиглэж явсан нь нэгэн ёсны синхрүүлэл буюу Монгол язгуур урлагийн дэлхийтэй гар холовсон бэлэг тэмдэг гэлтэй. With the audience, and like it's just amazing. I'm a bit of a fan. It was amazing. They're fantastic. Was the guy singing? Oh, it was really different. Really different. Mesmerizing, wonderful. It was excellent. Excellent. Amazing. Well, I was expecting a lot, but it was more. It was so much more. Хүний сайныг илүү харж өөрийнхөө мууг илүү харж явах. Би бол тэгж бодож байна. Тэгээд хүндэтгэл болоод хайр гэдэг тийм цэг үнэнч цаавар хайр гэдэг заавал байх хэрэгтэй. Торсон нутаг халаал байна. Бөмбөрцөг дэлхийд үлдэх хүмүүсийн сэтгэл зүрхэнд хонох шиг ой дуртгалд хадан шиг тэдгэр мөнхийн дуу аялагын төлөө амт хамтлах мөнхийн аянд замансаар. Мөнхийн аршаан гэж байдаггүй, мөнхийн дуу аялаг байдаг. Мөнх орших зориг санаа гэж байдаг. Хэрвээ мөнхийн дуу аялаг хийгээд мөнх орших зориг санаа уусаад нэгдвэл бөмбөрцгийн шин нэгэн эх шиг болж мөнхөрнө. Дуу аялгуунаа хэл эг шиг бүтээдэг. Энэхүү эг шиг нь үхэл, үсэг бичгийн ялгаагүй. Улас үндэстэн арстан ясна хувааргүй. Дэлхийн нийтийн сонсголон бөмбөрцгийн эг шиг болж өнгөрсөн одоо ирээдүйн мөнхийн сонирволдог ажээ. Монгол язгуур урлагийн дуу аялгуугаас бүтсэн мөнх эг шгийг монгол хэлнээ язгуур 7 эг шигт нэмрэлсэн 8 дугаар эг шиг гэж нэрлэсүгэ.